Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2018 онд нээлттэй хийсэн Believer киног ярьж өгөхөөр бэлдлээ. Завуунаас өмнө манай Алтай хотхон нарны хороолол хаваар амьдардаг киночид маань анхаарлаа хандуулаарай. Жинхэнэ тухтай, модерн орчинд үс арчилгаа, массаж, гоо сайхан маникюр гэд бүх үйлчилгээг нэг дороос аваад өөрийн гэсэн ихтгэл даах салаамтай болоод шинэ жилийн баярын хүлээн авалтаа сэтгэл үеийг сайхан оролцмоор байна уу. Тэгвэл нарны гүрийг дөнгөж давах үед замынхаа баруун талд зам дагуу BJ Hair Beauty Lounge ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсээр бага бүрдүүлээд тэндээ бүтэн өдөр болсон ч болохоор тухтай орчныг бий болгоод одоо зөвхөн таныг л хүлээж байна. Үйлчилгээ авангаа утсаараа ажиллаа амжуулах бүрэн боломжтой. Нарны хорооллоос өөр газар байдаг хүмүүс маань зориод очих юм бол гүр давах үед баруун талд нэг зогсоол байдаг тийшээ машинаа тавьчаад орвол яг болдгийн шүү. За ингээд кинонд орцгоё. Цасаар үжигдсэн талд нэг ир машинтайгаа явж буйгаар кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр Вонхо. Дүр шилжиж нэг кафед Вонхо маань сууж байна. Хажууд нь нэг задгаа хувцалсан бүсгүй ирээд суудаг. Мөрдөгчөө. Бид өмнө нь уулзаад найзууд болчихсон байхад ягаад намайг тэрнтэй дахиад уулзуулах гээд байгаа юм бэ? Тэгэхээр манай Вонхо бол мөрдөгч юм байна. Тэр хүн өөрөө чам руу залгаад ноён ийд ажиллах уу гэж асууж байна. Тэр ямар хэцүү юм асуусан биш үү? Очоод нэг ажлын ярилцлаганд орчихвол доо. Энэ сүүлийн удаа санаа зовлтгүй гэж байна шүү. Тэгэхээр мөрдөгч маань энэ эмэгтэйгээр даалгавар гүйцэлдүүлэх гээд байгаа юм байна. Тэгээд 2 цагийн дараа уулзах газраа хүлээж байдаг. Тэр үед нь зурагтаар корпорацийн захирал ноён зүрхний шигдээсээр нас орсон байна гэд мэдээгээр гарч байдаг. Манай хүний утсан дээр нь зурагтай мессеж ирэхээр нь хартал машины зогсоолын дугаар байна. 58 дугаар зогсоол руу нь яваад очтол бүсгүй цустайгаа хутгалчихсан байж байдаг. Гар хөл амийг нь хүлчихжээ. Шууд эмнэлэг рүү аваад явлаа. Та ар гэрийнх нь хүн үү? Би цагдаа байна. Ар гэрийг нь дуудахгүй бол маш хүнд байна гэж байна шүү. Манай хүн очиод хартал хуруугаараа нэг юм бичээд байна. Цаас өгсөн чинь 8-ын тоо зурчгаад зүрхэн зогсчлоо. Ахлах нь манай хүнийг дуудаад нөхцөл байдлаа илтэг. Чи хар тамхитай тэмцэх хэлтэс зөндөө удлаа. Дээрээс надад байнга л шин баг байгуулад мөрдгээд байдаг. Гэтэл би чамд итгээд л байгаад байна. Гэтэл одоо хар царайг нь мэдэхгүй. Нас хүүсийг нь мэдэхгүй ноён гэж нэг төсөөллийн дүрээс өөр юм байхгүй. 2 жил тэрийгэ мөрдөөд тэгээд өгөөш тавьж барьна гэсэн. Одоо өгөөш чинь алуулчихлаа. Тэр охин миний дүү шиг л байсан. Тэр охинтой ямар холбоотой байсан чинь надад ямар ч хам аваахгүй. Би одооноос энэ хэргийг 2 дугаар багт өгнө. Ноён гих тэр новш над руу би харахыг чинь барьчихлаа гэж мессеж явуулсан. Би түүнийг барих хэрэгтэй. Би заавал барих болно гэж байна шүү. Тэгэхээр манай мөрдөгч ноён гэж царай зүсэн тодорхойгүй эвгүй гарыг барихаар мөрдөж байгаа юм байна. Дүрс шилжиж бөөн хар бент зогссон хуучин агуулгын гадаа нэг цагаан бенз ирээд зогсдог. Дотроос нь харин часулан пиджактай бүсгүй буугаад орох гэж байна. Ингээтэл гэнэт агуулга дэлб. Бүсгүй айхтар гимтсэнгүй гяс машинтаа суугаад цагдаагийн газар руу хүрээд ирлээ. Хар тамхитай тэмцэх хэлсэн хаана вэ гэж байна шүү. Ингээд манай мөрдөгчтэй уулздаг. Янок. Өөрийн биеэр хүрээд ирээ шүү. Ямар ч тач намайг мэдтгэл юм байна. Чи ноён барьмаар байна уу? Би туслая. Гол нь нэг болцолтой. Та нар намайг эндээ аюулгүй байлгах ёстой. Ягд гэвэл би өнөөдөр өөхөх ёстой байсан. Гэхдээ өгсөнгүү. Тэгэхээр миний араас тэр дахиад ирнэ гэсэн үг. За ингээд ямар ч байсан нэг мэдээлэлчтэй боллоо. Цагдаа нар хэрэгүүлсэн газар төмөрлөг явуулж байна. Аимшигтэй дэлбэрэлт болсон байна. Зөндөө олон баячууд болон энгийн хүмүүс амирөгдсөн юм байна. Бүсгүй харин уулзалтын талаар мэдээлэл өгч байна. Энд хар тамхины сүлжээний том уулзалт болж байсан. Өмнө нь 2007 болон 2012 онд ийм уулзалт дээр бөмбөг дэлбэрч байсан. Иймэрхүү цэвэрлэгийг ноён үе хийдэг юм. Гэхдээ энэ удаа намайг бас алахыг оролдлоо. Уул нь бидний шинэ хар тамхи брэнд болж байсан. Брэнд гин шүү. Түүний гавл саяхан тэр багшига хороос нэг мэдхүү. Корпорацийн эзэн ноён хагсан. Ноён гийн дор ажилдаг байсан. Харин ноён түүнийг үгүй хийчлээ. Та гадралсан л бах. Ноён бол чөтгөрөл гэсэн үг. Ингэж байна. Цагдаа нар дэлбэрэлт болсон газар мөрдлөг хийж байгаад нэг амьд үлдсэн хүн олдог. Бас хүн шаргацсан нэг нохой тэнд нь байж байна. Хадагтай Янок тэнд. Ноён хятад хар тамхины картелтэй том гэрээ хийх гэж байсан юм. Үүнээс өмнө ийм зүйл хийж байна гэхээр тэр яхарахгүй шинээр эхлэе гэж шийдсэн баг. За. Дэми яриага болъё. Тэгэд тэр яг хин юм? Би мэдэхгүй. Ноён хизээч хиндэж царайгаа харуулж байгаагүй. Тэр үргэлжил тайцны араас удирддаг. Гэхдээ би түүний нэрийг мэднэ. Сонирхож байна уу? Надад хоол захиалаадах. Бас манай жолоочийг надад миний эмнүүдийг авчир гэж хэл. Ингэснэ хавцтай баахан хэргийн материал гаргаад ирлээ. Прокуророос намайг ийм хэрэгүүдээр яллаад байгаа. Та мэдэх гэснээ мэдмээр байх юм бол энэ хэрэгүүдийг эхлээд хэрэгсэхгүй болоход өгвөл ямар вэ? Ингээд тохиролцоо хийх гэж байна. Мөрдөгчд харин амьд үлдсэн залууг аваад эмнэлэг рүү явж байна. Йок Пилсон гэж 56 настай эмэгтэй хүү юм байна. Үйлдвэрийн ажилтан бололтой. Нөгөө бүсгүй харин цагдаагийн газар хоолоо идэж сууж байснаа гинэт хагсан юм шиг болоод унаад өглөө. Манай мөрдөгч
өтсөн чинь айл хэдий өгчжээ. Түүний эмнүүд нь түүнд гаж нөлөө өгöd өгсөн юм шиг байна. Түүний эмнүүдийг жолооч нь авчирлоо. Тийм ээ. Жолоочийг нь олоод барь. Тэр үед бас нөгөө амьд үлдсэн залуу эмнэлгийн орон дээрээс алга болчих. Түүнийг хурдаа ол. Тэр бидэнд байгаа ганц баримт шүү. Ингээд камер шүүтэл эмнэлгийн доошоо орж байгаа нь харагддаг. Араас нь хайгаад яваад очтол ээжийнхээ цогцсон дээр очихсан байж байна. Иш хөөрхий. Тэгээд залууг байцаах гэж үзлээ. Энэ залуу 2 утастай байна. Утсан дээр нь учир нь олдохгүй мессежүүд зөндөө байж байна. Соёнрак. Ээжийн хувьд харамсалтай байна. Ноён гэж юм. Хариулах шин жалгаа. Чи ойлгохгүй байна уу? Чиний дээр ажилдаг хүн чиний ээж болон чамайг зүгээр л дэлбэлж орхилоо. Чи гэтэл түүнийг хамгаалсаар байх юм уу? Маш олон хүнийг зүгээр л алчлаа. Чи болон нэг нохой л амьд гарсан. Өөр хин ч амьд үлдээгүү. Ийм харгас хүний талд ажиллана гэж юу? Нохой амьд юм уу? Ингэсэн нөгөө нохоо нь энэ залуугийн нохоо байсан юм байна. Авч яваад нохоог нь харуулдаг. Тэр эдэж чадах ч гэсэн хуцаж чадхааргүй болсон. Ингэж байна шүү. Ноён үнэхээр энэ бүхнийг хийсэн юм уу? Тэр өмнө нь бас цэвэрлэгээ хийхдээ ийм аргыг 2 удаа ашиглаж байсан. Ноён болж хөтгөр. Та түүнийг барьж чадах юм уу? Чаднаа. Яаж? Хинч түүнийг мэдэхгүй штэ. Би барьнаа. Ингээд Йонрак гих залуу манайханд туслахаар боллоо. Намайг үйлдвэрт байсныг хинч мэдээгүй. Би хятад яваад хугацаанаас өмнө ирчихсэн байсан. Өмнө нь олон хүмүүс өөрийгөө ноён гэж жүжиглж байсан. Гэхдээ бүгдээр амжилт олоогүй. Энэ 2 утас чинийх үү? Нэг нь компанийн, нэг нь хятад худалдаа өгчдтэй ярьдаг утас. Энэ юу гэсэн үг юм? Ингээд нөгөө мессежийг нь харуулсан чинь наадах чинь байршил болон цаг хэлдэг бидний нууц код. Маргааш 20 цагт Акр зочид уудалт. Би ахалхаа дагуулад очиж уулзах ёстой байсан юм. Хятад улс харин ноён ийтэй заавал биеэр уулзна гэж шаардаад байгаа. Тэр хятадтай маш чухал түүхийн эдийн гэрээ хийгээд түүгээр нь хүчтэй хар тамхи хийн. Ингэж байна шүү. Тэгэхээр чамайг хятадаас ирснийг хинч мэдээг байгаа гэсэн үү? Тийм ээ. Тэгвэл болж байна. Чи сая хятадаас ирээд ажиллаа хийж байгаа хүн болно. Бүгд хөдлөөд бидэнд 18 цаг байна. За ингээд цагдаа нар хар тамхины үйлдвэрлэгчд болж жүжиглэхээр боллоо. Йонрак тэдэнд ноён ийгийн бүх харилцаа холбоог нь хэлж өгдөг. Худалдаа авагч Жин Харим хятад хар тамхины баг талыг нь ганцаар хариуцдаг томгар. Ноён ий намайг тэдэнд шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар явуулсан. Харин тэд амсаж үзээд Солонгос руу ноён ийтэй уулзахаар ирнэ гэсэн. Дараагийн хүн Пак туслах. Сүлжээнд овоо том гар гэдэг нь хэд хэдэн удаагийн цэвэрлэгээнээс амьд үлдсэн гэдгээр нь харагддаг. Тэр Ханкук бомбыг хариуцдаг байсан юм а. Өмнө нь үйлдвэр дээр зодон гарахад өрсөлдөгчийнхөө гарыг нь хөрөөдөд өөрийнхөө байр суурийг баттгсан. Хятад босс энэ хоёр уулзаж байсан юм а. Огт уулзаж байгаагүй. Би өнөөдөр тэднийг хооронд нь танилцуулах ёстой байсан. Ингээд манай мөрдөгч нэг юм бодов бололтой. Пак туслахад уулзалт 1 цагаар хойшилсан гэж хэлгээд хятад талтай уулзахар болдог. Дараа нь өөрсдөө хятад тал болж байгаад Пак захиралтай уулзах юм байна. Манай хоёр камер занганы хавчуурга зүгээд нөгөөх нь цаг зүгээд яваад орлоо. Хятад босс угтаж авдаг. Хүн зодож байсан бол той цустай гараараа мэндэлж байна. Бүс хүн ирээд шарахыг нь боож өгдөг. Тэгээд ширээн дээр очиод сууцгаана. Чи ноён юм уу? Үгүй. Би ингэсэн чи арх хийж өгöd. Би ноён ийтэй уулзахаар ирсэн. Тэндээс харин нөгөө бүсгүй ирээд манай Йонракийг таниад байна шүү. Чи үсээ ямар өсчөнд засуулт юм бэ? Зүгээр нэг өсчин бишээ. BJ Hair Beauty Lounge гэд үс арчилгаа, массаж, гоо сайхан маникюр гэд бүх үйлчилгээ нэг дор байдгийн. Нөхөр нь тэндээс "Шир юм байж маникюр хийлэгдэх юм уу?" "Үгүй, зүгээр байдг юм аа л" гэж. Би бол тэнд байдаг мэрэгжлийн үсчнэр нь үсэл засуулах дуртай. Нарны хороол алтай хотгон хаваар манай гэртээ ойрхон байдгийг. Тийм баха. Тэгээд л их царайлаг байдаг юм байна. Харин танаа найзыг харахад бол BJ Hair Beauty Lounge руу зүгэлтгүй юм шиг царайтай байна шүү дээ. Оо хөөрхий. Ингээд авчираад зангаа бэлгэлж байна. Тэгснэ нөгөө камертай хавчуургыг нь дарсан тэгээд эвдчихлээ. Тэгээд мөрдөгч. Өнөөдөр би танд бидний шинэ бүтээгдэхүүн болох лайкага танилцуулахаар ирсэн. Ингээд авчирсан хар тамхиа гаргаж өгнө. Нөгөө хоёр харин гялс тамхиг нь хуваагаад сурчлоо. Яг мансуурч байх үед нь бид яаж түүхийдээ авах вэ? Ингэсэн чи буу гаргаж ирээд "Чи намайг чамтай бизнес хийнэ гэж бодож байна уу?" "Үгүй эрхмээ. Би зүгээр л цалин авдаг хүн. Би залгана. Гэхдээ чам руу. Та хоёр харин юу хийх вэ гэх юм бол намайг хүлээн." Ингэчэд яваад өглөө. Манай мөрдөгчд шууд саяны харсан бүх зүйлээ ашиглаад хятад тал болж жүжиглэх бэлтгэлдээ орцгоолоо. Тэр үед нөгөө Пак туслах нь ирж байна. Яг өрөөрөө орох үед нь камер байрлуулж байсан цагдаа гарч амжидгүй. Яхаа мэдэхгүй гацчлаа. Манай хүн аргагүй болоод яг орж ирэх үед нь шууд сканер зөхиод унгаачин. Ороод ирэхэд нь цустай гараар мэндэлж байна. Сайн дуурайж байна шүү. "Чи юм. Ноён юм уу? Тэр тантай дараа уулзнаа.
Энэ удаа би чи намайг яагаад Солонгост ирснийг мэдхүү. Би ноён ийтэй бичлэн уулзах гэж ирсэн. Ингээд арх өгж байна. Манай Янраг хуурамч хар тамхиа гаргаж ирээд санал болгох гэж байна. Наадах чи юу вэ? Яхаар ийм цэхэр болцсон байдаг үлээ. Али би танд өөрөө найруулж өгье. Ингээд авчирсан юм найруулчлаа. Янраг болиулах гэтэл нөгөөх нь ууралчлаа. Яг баригдах болонгууд мөрдөгч юм ашидэд. Нааш нь аваад ир гэснэ бүгдийн сурчлаа. Тэгээд сонирн болсноо буу гаргаж ирээд би ноён ийтэй уулзах гэж ирсэн юм. Дараагийн удаа тэр ирэхгүй бол ирсэн хин ихч байсан би хараачихсан шүү. Одоо та хоёрын хийх юм гэвэл хүлээх. Гэт цаашаа яваад орлоо. За ямар ч тач бизнес амжилттай. Пак туслахыг явсны дараа манайхаа харин сүд болцгоноо мөрдөгч хар тамхинасаа болоод амь тавих гэж байна. Нөгөө ихэнд үхдэг эмэгтэйг зүүдэндээ хараад тэгсээр нь уснасаа гарч чадахгүй байна. Манайхан уснаас нь гаргаад CPR хийж байтал нэг юм амьсгалаад эхэллээ. Сэрэнгүүтээ би пак цэжиг ахуулж болохгүй гэж чамд хэлсэн биш үү? Чи яг боснуулах шахлаа. Ингээд өөх гэж ээж бас ажиллаа ярихтайгаа биш үү? Таны харсан зүйлүүд бол бодит зүйл биш ээ. Зүуд. За ингээд ажил амжилттай. Хятад боссоос хамтран ажиллая гэсэн мессеж ирж байна. Харин Солонгос талынханд бол манайхан өөрсдийгөө Хятад босс гэж танилцуулчлаа. 3 өдрийн дараа хятадууд чанартай түүхий идэ өгнө гэж байна. Мөрдөгч. Ой, чи яагаад хар тамхи татдаггүй юм? Би зүгээр л зарддаг юм аа. За ингээд Хятад талынхан машин дүүрэн түүхий өглөө. Үйлдвэрчэнд дэлбэрчихсэн. Энийг хаана бүтээгдэхүүн болгох вэ? Манайд хуучин мэрэгжлийн 2 тоогооч байсан юм аа. Гадаад ертөнцөөс өөр хинтэй ч холбоо тогтоож чаддаггүй. Зөвхөн надаар дамжуулж ярьдаг хүмүүс байдгийг. Сүүлд үйлдвэрт осол гараад тэд тустай ажилдаг болсон. Ингээд нэг газар руу дагуулж очино. Тэнд нь хэлний бэрхшээлтэй 2 хүн байж байдаг. Мөрдөгчд Янракд камер микрофон зүүлгэж байгаад өөрсдөө дохионы хэлмэрч авчираад яриаг нь сонсцгоодог. Хөгшөн юу байна? Улам царайлаг болсон байна шүү. Би бүгдийг нь орчуулах юм уу? Тийм ээ, үг бүрийг нь орчуул. Тэр яг л кино шиг харагдаж байна. За дуугаа бай. Чи чинь яаж хаад байгаа юм бэ? Би Хятад залуугаас материал авчирсан. Гэд онгойлгож харууллаа. 1 2 3 4. Энд чинь амар их юм байна штэ. 2 өдөрт амжина гэж үү? Чи чинь эргүй юм уу? Ухаанаа алдчихаа юу? Мэтрэл баха. Би та хоёрын хүссэн мөнгийг олж өгнө. Битгий донгос. Маа чи. Үгүй, чи өөрөө маа. Маа. Үгүй чамд маа. За ингээд хоолоо идцгээл. Тэр үед нь Янрак жаахан гонигтай байгаад байна. Нөгөө хоёр нь яасан бэ? Осол болоод ээж өгчихсэн. Юу? Ээж чинь үү? Ингээд нөгөөдүүлээ дуудаад. Ээж нь өнгөрсөн гэж байна. Тэр бидний хувьд ээж шиг минь л хүн байсан юм. Бид ах дүүсэл гэсэн үг. Ингээд ээжийнхэн дурсгалд хүндэтгэл үзүүлдэг. Манай Янрак маань ээжигээ оршуулж амжаагүй байсан учраас ингээд ч болов ээжтэйгээ салах өсөйлээ. Мөрдөгч үүнийг нь хараад өрөвдөж байна. За ингээд ажилдаа орцгоолоо. Нөгөө хоёр хар тамхи татж байгаад ажлыг ёстой умалзуулна. Цагдаа нар хүртэл ажиглалт хийх гэж хөлд нь өргөдөж байна. Гэхдээ тэд яаж 30 цаг тасралтгүй ажилдаг байна? Тэд нар чинь хар тамхи татчихсан шүү дээ. Бид нар бол кофего лууж байна. Тэр үед нарийн цагдаа нар Янракийн талаар шинэ материал олоод ирдэг. Манай мөрдөгч Янракийг дуудаж уулзаад хэдэн зураг үзүүллээ. Энэ зургуудыг ээж чинь байсан газараас олсон байна. Энэ хэй юм? Би биш ээ. Хэрвээ энэ чи биш юм бол чи хэй юм? Би ч гэж хэлж болно. Чи юугаа яриад байгаа юм бэ? Сар бүр Хонконгоос банантай контейнер ирдэг байсан юм. Харин нэг удаа тэнд нэг хүү байсан. 8 настай хүү. Яг жилийн өмнө наад зурган дээр чинь байгаа Янрак гэдэг хүү үйлдвэрийн ёслоор амь өргөцсөн байсан юм. Тэд хүмүүст хэлэлгүйгээр хүүгээ зүгээр л оршуулчихсан байсан. Тэгээд тэд зүгээр л юу ч болоогүй юм шиг хүүгийнхээ оронд намайг хүүхдэд болгочихсон. Би түүний хувцсыг өмсөд түүний нэрийг авсан. Хүн болгон л намайг Янрак гэж бодсон. Би Янрак уу? Эсвэл биш үү? Гэх үед нь тэнд нь баахан машинууд ирж байна. Хүн ирэх ёстой мó? Үгүй. Хинч байсан бай? Ингийн үешгээ ярилц. Тэгсэн чи пак туслах бай шүү. Арын джипнээс нь хамгаалагчид гарч ирж байна. Урд машинд нэг томгар суугаад байгаа бол та арай ноён ирж байгаа юм биш байгаа. Манай хүн пактай уулзсан чинь Брайан захирал ирж гисэн байна. Йоо, Брайан гинэ. Энд чи хэн бэлээ? Манай Янрак гараад уулзлаа. Дончтой нөхөр бууж ирж байна. Танилцс. Энэ бол Брайан захирал. Манай хүн уулзаж байгааг бол та. Янрак их ууртай. Бас уйгашуутай байна уу? Гэт халаасанд нь мөнгө хийлгээд. Одооноос эхлээд би чамайг газар дуулахгүй. Ойлгоо. Чи надад найдаж болно. Ингээд явах гэтэл энэ мөнгийг ноён өгүүлж байгаа мó. Ноён намайг таньдаг гэж үү? Ингэсэн чи Брайан жоохон сонио харж байгаад яваад өглөө. Явсныхан дараа харин пак манай хүнийг гөвж өгч байна. Би чамд хэдэн удаа хэлэх юм. Жаахан хүндлэлд суралц. Мэдөө гэд явлаа. Буцах замдаа Брайантай удсаар яриад. Захирлаа. Янракийн тухайд уучлаарай. Бүгдээрээ Янракийг болиулаад өөрсдөө хийцгээе. Түүнийг хас.
Гэхдээ энэ давсны үйлдвэрийнхэнтэй зөвхөн Yonrak л холбоо тогтоож чаддаг юм а. Энэ санал биш. Ойлгов уу? За ингээд манай Yonrak маань жигчүү яв. Цагдаагийнхаа харь явсныхан дараа Брайныг судалдаг. Саяхан амиргдсан корпорацийн захирал Игийн хүн юм байна. Мөрдөгч нэг зургийг нь олоод харж байснаа нөгөө ихэнд өгдөг бүсгүйн зурсан 8-ын тоог гаргаж ирээд хардаг. 8-ын тоо биш эдний лого байсан юм байна. Энэ тэгэхээр яалтчгүй хэрэгт холбоотой нөхрүүлж таарлаа шүү. Пак туслах Брайнтай уулзах гээд ажлынх нь гадаа ирчихсэн байна. Захирлаа. Энэ ажлын дараа би өөрөө хятад талтай яриад явчихна. Яг одоогор бол Yonrak бидэнд хэрэгтэй байна л да. Хятад тал зөвхөн Yonrak-д итгэдэг. Бас давсны үйлдвэрийнхнийг Yonrak л хөдөлгөж чадна. Гэсэн чи Брайн ороод ирлээ. Тэгснэ Пакийг гөвж гарлаа. Ноён Пак, би хэд удаа чамд хэлэх үү? Ямар ч чухал ажил бай. Энд надтай уулзах гэж ирж болохгүй гэж. Уучлаарай. Би өөрөө заснаа. Сайн байна гэд явууллаа. Маргаашийн шинэ бүтээгдэхүүн бэлэн боллоо. Энэ хоёр бол ажилдаа сайн юм байна. Манай цагдаа нар харин ийг барихаар бэлдэж байна. Хар тамхиа пакет авчиж өгөөд хятад босстой уулзах үеэр ноён өөрөө ирнэ гэж тооцоолж байгаа юм байна. Хоёр нь эндээ үлд. Бид ийг барьсны дараа энэ хоёрыг ч мөн баривчлаарай. Ингээд гараад Yonrak-тай уулзаж хар тамхиг нь харж байна. Энэ араа зөндөө олон пошиг материалыг ганцхан зүнхэд багтаачихын гинэ. Наадах чинь $18 сая хүрнэ. За. Брайн гэж юм. Би түүний талаар сонсч байсан ч хизээж харж байгаагүй. Сая л анх удаа уулзсан. Ингээд яг хөдлөх гэтэл тэндээс баахан машин дахиад ороод ирлээ. Тэгсэн нөгөө хятад боосын ихнэр нэрж байна шүү. GPS харчихсан явж байна. Нөгөө өгсөн зангианда юм суулгацсан байсан бол та манай хэдийг бариад аваад явчлаа. Хятад боос солонгосчууд та нар авиастай юм. Гоё кимчи хийдэг. Бас гоё хар тамхи хийдэг. Бизнес хийхэд нэг юм л надад хамгийн хэцүү байдаг юм. Итгэлтэй хүн олох. Энэ тал дээр би ямар арга хэрэгэлдгийг мэдхүү. Би зүгээр л хинт иж итгэдэггүй юм. Та нар надтай маргааш уулзахаар төлөвлөсөн. Өнөөдөр хинтээ уулзах гэж байсан. Ноён өөрөө бүтээгдэхүүнтэй танилцъя гэсэн юм а. Бид түүнтэй уулзаж бүтээгдэхүүнийг нь амсуулах гээд. Тийм үү? Чи ноён юм уу? Ингээд хамтрагчийн зааж байна. Энэ биш ээ. Ингэсэн чи шууд будчлаа. Энэ залуу биш. Дээрээс нь чи цагдаа. Ингээд үнэлхийг нь гаргаад ирлээ. Мэдчихжээ. Тэр үед харин боссын хүмүүс давсны үйлдвэрлэлүүд дайрч байна. Оронгуудаа шууд буудалцаад ундаг. Манай хоёр мөрдөгч сонсож байгаад. Тэд яаж байна? Очи. Манай мөрдөгчийг харин хятад бас яг алах гэж байна. Мөрдөгч, би нэг юм хэлж болох уу? За, та өөрөө намайг аварсан шүү дээ. Та намайг ингэснэ хажуу талынхаа хүнийг маа шууд ноцолдож бууг нь аваад шүршиж гарлаа. Тэгээд тэнд яг дийлт гэж байсан Yonrak-ийг авардаг. Нөгөө унсан хамтрагчаа цааш нь чирж оруулаад босоорой. Ингэсэн чи босоод ирлээ. Хантаацтай байсан юм байна. Ингээд хятад босстой үзэж гардаг. Хятад босс хүмүүсээ оч гээд нөгөөдөл нь очоод буудуулаад байна. Нөгөө талд харин манай хоёр мөрдөгч яваад очсон чинь өөрсдийг нь алах гэж ирсэн гаруудыг нөгөө хоёр бүгдийг нь унгаачихсан байна. Энэ хоёр хоосонгүй хоёр бололтой шүү. Өөрсдийгөө галаар хамгаалж байснаа цаашаа гараад явчлаа. Араас нь яваад очтол бөмбөгний секунд дуурч байна. Аха гэд дэлб. Хятад боссын газар харин мөрдөгч нэг нэгээр нь унгаад яваад байна. Босс АК-тэй ирээд шүршиж байтал сум дуусчдаг. Манай мөрдөгч бас сумгүй болжээ. Сум ч дууссан уу? Ингэснэ гарч ирээд гардан дулаан хийлээ. Манай хүнийг илүүрхэд яг дуусах гэж байтал Yonrak ирээд буудаад унагчлаа. Мөрдөгч гараа явуулсан чинь Yonrak татах гэж байна. Биш ээ. Бууга өгзөлөг минь. Тэгээд тэндээс шинэ хар тамхи аваад явцгаалаа. Замд нь харин залуу мөрдөгч ам үргэцсэн гэсэн мэдээ ирж байна. Юу болсон? Донгуу өгсөн гинэ. Ингээд Yonrak-ыг гаргаж ирээд уурлаж байна. Тэд зэвсэгтэй байсан юм уу? Хэлээч. Тэд буу болон өөрсдөө хийсэн гар бөмбөг байгаа гэж ярьж байсан. Гэхдээ тэдэнд тэрийг ашиглах ямар ч шалтгаан байгаагүй шүү дээ. Данч ууралж гашуудах цаг байсангүй. Пак тэнд хүлээгээд байна. Захирлаа. Давсны үйлдвэртэй холбогдож чаддаггүй. Yonrak хариуцж байгаа. Бас холбогдож чаддаггүй. Тэ. Би өөрийн биеэр очиод уу? Тэгийг захирлаа. Одоо явлаа. Ингээд явж байтал Yonrak гинэд гараад ирлээ. Пак уурлаад. Чи өөрийгөө хин гэж бодов ганцхан чи лайка хийж чаддаг гэж бодоод байгаа юм уу? Нэг юм хэлэхэд чамаг угаасаа хасчихсан. Yonrak тэнд өөрөө уулзаж тамхиа өгөнгөө гуй гэд яваад орлоо. Ноён тэй уулзах юм болов уу гэтэл Брайн байж байдаг шүү. Нааш нь аваа дээр. Би хамгийн чанартай материалаар топ зэрэглэлийн бүтээгдэхүүн хийсэн. Ноён таалагдана гэж найдаж байна. Маргааш хятадын талтай уулзахаар тохирсон. Захирлаа. Ноён гэж та юм уу? Наашир. Хүн бүр өгдөг Yonrak. Харин чи өөхөх үедээ миний чамд хэлж байсныг санаарай. Ингэж байна шүү. Би чамд санаа тавина гэж хэлж байснаа хэлээд ах шиг байна. Тэгэхээр энэ ноён байж бас магадгүй бололтой. Yonrak мөрдөгчдөр ирээд би бүтээгдэхүүнээ өгсөн. Удахгүй ноён над руу залгах бах.
Бас би донгуугийн өхөлд харамсаж байна. Би ийм юм болно гэж хэзээч бодоогүй шүү. Удалгүй харин хятад боссын утсанд мессеж ирж байна. Манай мөрдөгчийг нөгөө талынхан хятад босс гэж бодсон шүү дээ. Маргааш 18 цагт уулзъя гэж байна. Манай мөрдөгч Янрак дээр ороод нэг шанаадчлаа. Та надад итгэхгүй байгаа мó? Угаасаа би чамд хэзээч итгээгүй. Зүгээрээ би танд итгэж байгаа. Ноён ийг заавал бариарай. За ингээд манайхан хятад босс болж жүжиглээд ноён ийтэй уулзахар боллоо. Үүнээс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуулчаа. Ойрдо бүгдээрээ subscribe-а ерөөсөө өсгсөнгүй шүү. Сабадаар жамжаагүй хүмүүс байх юм бол саба дараад манай киночдын нэг болоорой. Удахгүй бүгдээрээ 1 сая киночд болох гэдэг шүү дээ. За ингээд манайхан гал тэрэгний буудалтай залгаа том барилга руу яваад очлоо. Пак үүдэнд нь зогсож манай мөрдөгч бууж ирээд наад нүүр амаа яаж хав? Сайн жүжиж бай шүү. Яваад ортол харин тэнд нь Брайан байж байна. Эрхмэ, энэ манай захирал Брайан. Танах VIP зочдоо ингэж болгоомжилж хүлээж авдаг юм уу? Тэгж санагдсан уу? Уучлаарай. Ийшээ. Нэрээ Янрак. Пакта хоёр нэг юм зохицуулах хэрэгтэй байгаа. Хурдлаарай. Ингээд Янракийг Пактай хамт явуулчлаа. Брайан манай хүнд үйлдвэрээ танилцуулж байдаг. Танд өгүүлсэн шинэ бүтээгдэхүүнийг бид энд гаргаж авсан гэд бүлтрээд байна. Нүд хуурах маягтай нэг үйлдвэр маягийн бэлтжижээ. Би эдэнд жилийн $1 сая цалин өгдөг юм гэд томорч байна. Манай Янракийг харин нэг өрөөрөө дагуулад хүрээд ирлээ. Дусал залах гэж байгаа болтой шүү. Тийм байна. Удалгүй манай үнийг хүлчихсэн судас руу юм шахах гэж байна. Пак, чи ноён ий чамаг инг гэж тушаасан гэж бодож байна уу? Үгүй дээ. Би өөрөө тэгж шийдсэн юм. Би бүр чин зүрхнээсээ чамаг үгүй хийхээр шийдсэн. Одоо судас руу чи орох юм чамаг их өвдгөн дөө. Брайан харин хятад босс нөгөө хар тамхиа өгч байна. Манай хүн тамхиг хараад та ноён ий юм уу? Өмнө нь танд танилцуулж амжаагүй юм. Би бол ноён ий байна. Манай мөрдөгч жоохын инээгээд. Тэгэхээр танаа аав чинь чамд итгэж компанийнхаа удирдлагыг өгөөгүй болохоор чи аавыгаа алсан байх нэ. Байц. Саяны өгөөд чинь хэрэг сэтэрчлээ. Би ноён ий гэмэд нь ноён ий дээр төвлөрч энэ ажлаа явуулж байгаа. Ингээтэл таныг ноён ий гэсэн чинь яагаад ч юм надад сонь санагдаад байх юм. Брайан жоохон барьцаалдаад таны ярьж байгаа зүйлд ямар ч баримтаалга. Ингээснээ хамгаалагчдаа дуудчихлаа. Тэгэд бүлт үсэрж байтал тэндээс нэг совлогч ороод ирнэ. Эн чи юу вэ? Хариулаач. Юу юм гэсэн чинь ноён ий энийг явууллаа. Гэхээр нэгэд үзтэл утас атгсан тасархаагаар байж байна. Утас руу харин ноён ий залгаж байна шүү. Утсыг наваад ярих гэтэл цаанаас нь утаа тавьж байснаа буу тайгарууд ороод ирлээ. Манай эмэгтэй мөрдөгч тэнд байсан эмэгтэй хамгаалагчтай нь халдсагнаад мөрдөгч маань харин боломжийг ашиглаад Брайантай үзлээ. Брайаныг яг унгаад али наашир гэж байтал мөрдөгчийг мөрлүүн буудаж унгаад Брайаныг аваад явчлаа. Тусгайгийнхан дэр барилгад нь шууд дайраад орж ирдэг. Брайан нүдэ нээсэн чинь хүл үлчгсэн байж байна. Урд нь харин нөгөө давсны үйлдвэрийн хоёр байж байдаг шүү. Тэнд нөгөө Пакиг хөнөөгд гарыг нь тасалчиж цагдаа нар буудалцсан болсон газар ирэхэд манай хоёр мөрдөгч ямар тайч амьд байж байна. Брайан дээр ноён ий ирэх үед тэр нь хингэж манай Янрак. За. Манайхын энэ залууг нэг л с ิจ гтэй гэд бодож байсан биз. Тийм хүмүүс маань доор комент хэсэгт бичээрэй. Би энд анханасаа л итгэхгүй байсан гэд. Янрак, чи үнэхээр өөрийгөө ноён ий болж чадна гэж бодоё. Чи 3 том алдаа хийлээ. Нэгдүгээрт чи үйлдвэрт дэлбэрэлт зохиож намайг өсгсөн эмэгтэйг хөнөөсөн. Тэгэхээр тэр дэлбэрэлтийг Брайан зохион байгуулсан юм байна. 2. Чи миний нохоог гимтээсэн. Гэхдээ боддоо чи нохооч гүйцээж чадахгүй штэ. 3. Хамгийн том алдаа нь чи өөрийгөө ноён ий болж чадна гэж бодсон. Гэснээ нуруунд дээр нь нохооны зургийг харж байснаа галаар юм бичээд унлаа. Мөрдөгч рүү харин ноён ий залгаж байна. Авсан чинь би танд итгэж байгаа гэж хэлээгүй юу? Ноён ий одоо үүдний танхим руу очино. Ингээхээр нь яваад очисон чинь Брайаныг явуулчихж. Нурууг нь яг нөгөө нохой түлэгдсэн шархтай төстэй болгоод түлчгсэн байна. Мөрдөгч энийг нь хараад нохооны шархтай адил байгааг нь ойлгоод шууд нохоо руу явдаг. Нохоо байсан газар хүрээд иртэл нохоо байдаггүй аль хэдийн аваад явчих. Өмнө нь мөрдөгч нохоог харж байхдаа Лайка гээх үед нохоо хараад байсан юм байна. Нохооны нэр нь Лайка байсан юм байна. Ингээд ноён Брайаны хар тамхины үйлдвэр болон зарж байсан Эдмурийн баримт бас өөрийгөө ноён ий гэж хэлснийг нь баримт болгоод Брайаныг ноён ий болгоод баривчилчлаа. Мөрдөгч дарагтайгаа уулзаад гэхдээ тэр ноён ий биш ээ. Тэр өөрийгөө ноён ий гэж хэлсэн штэ. Сонс, бид 13 жил ажиллалаа. Чи яагаад ийм мэдрэмжгүй байдг юм бэ? Хятад хар тамхичин үхээд бид нар өөрийгөө ноён ий гэж хэлсэн. Дээрээс нь хар тамхины үйлдвэртэй. Бас зөндөө их хар тамхитай баян хүнийг баривчилчлаа. Тийм байхад бид нар энэ бишгээд дахиад нэр нас угсаа гарлан тодорхойгүй байдаг үгүнч мэддэхгүй хүнийг үргэлжлүүлээд хайх юм уу? Болж үз. Хэргийг хаалаа.
Ингэсэн чи манай хүн өнөмлөхөө үлдээгээд гараад явчлаа. Тэгээд бага орж тараагаад өөрөө болохоор нэг тийшээ яваад өгнө. Киноны ихэнд цастай тал газраар явж байсан дүрс дахиад ороод ирлээ. Манай хүн нэг GPS дагаад яваад байв шүү. Тэгээд нэг газар хүрээд ирлээ. Жижиг нуурын ирэг дээр цасан дунд нэг байшин байж байна. Бууж ирснэ. Лайка ингэсэн чи нохоо хүрээд ирлээ. Манай хүн нохоонд байршил тогтоогч суулгачсан байсан юм байна. Тэнд нөгөө хоёр тогооч бас байж байна. Тэнд нь бас ноён ий байж байдаг. Тэгээд ноён ийтэй ороод ярилцлаа. Нохоонд байршил тогтоогч суулгасан гинэ. Ухаалаг вэ шүү. Та ер нь өөртөө итгэдэг үү? Та сайн мөрдөгч байна. Гэхдээ ноён ий өгчихсэн шүү дээ. Тэгсэ албан ёсоор бол тийм. Гэхдээ чи амьд л вэ шүү дээ. Би нохоонд байршил тогтоогч суулгаад дагж байхдаа хүртэл чамаг ноён ий биш байгаасаа гэж бодож байсан. Яагаад? Өрөвдөөд гэх юм уу? Өрөвдөөд гинэ. Намайг тэр бананы контейнерт байхад миний эцэг их тэнд надтай хамт байсан юм. Тэнд байхдаа тэд хар тамхи хэтрүүлж хэрэглээд үхцгээсэн юм. Миний нүдэн дээр шүү дээ. Хоёулаа өрөвдөлтөө байна уу? Энийг энд нь дуусгацгаая. Ингээд бууга гаргаад ирлээ. Кофе уух уу? Ингээд манай хоёр кофений ширээнд сууцгаалаа. Ёнрог бас бууга гаргаж ирээд тавьчлаа. Тэгээд цасан дундах байшин дотор нэг удаа буундуу тас хийн. Удалгүй хаалгаар манай мөрдөгч гараад ирж байна. Ноён ийг заавал барина гэдээсэн. Барих шиг боллоо. Энд түрээд кино манд дуслаа. Киночд байлаа.